Парагт шинээр нэгдсэн Lumina Park буюу гэрэлт парк. Мянган гэрлээр чимгэлсэн ийм төрлийн гудамж цэцэрлэгт хүрээлэн сүүлийн жилүүдэд дэлхийн улс орнуудад бий болж ялангуяа өвлийн аялал жуулчлалыг улам сонирхолтой болгож байгаа гинэ. Гоёмсог бөгөөд сонирхолтой хэлбэр хийц бүхий гэрлэн чимгэллүүдийг дуу хөгжмөнтэй хослуулан цогцлоосон гэрэлт хүрээлэн өмнө нь Польшийн Вроцлав, Познан, Лубин, Бидгошч хотуудад байгуулсан туршлагатай компани энэ жил цар хүрээгээ тэлж Литвийн Вильнюс, Унгарын Будапешт, Чехийн Праг хотуудад салбараа нээж байгаа юм байна. Парагт нэгдсэн салбарын тухайд гэвэл Алис үлгэрийн орон сэдвт холбогдуулан бүтээсэн 18 зогсоол бүхий энэ парк нь 1.5 км урттай талбайг хамарч байгаа юм. Нийт 20 мянган жижиг гэрэл, 120 проекторын гэрэлтүүлэг, 20 км урттай цахилгаан монтаж энэ хүрээлэнд хийгдсэн гинэ. Эрчим хүчний зохистой хэрэглээг бодолцож голцоо LED гэрлүүд ашигласан бөгөөд өдөрт 45 кВт цаг эрчим хүч зарцуулдаг гинэ. Энэ пиццаны 2 ширхэг шарах шүүгээ ажилуулсантай дүйцгүйц зарцуулалт гэж тооцоолсон байна. Түүнээс гадна зарим бүтээлүүд нь өөрөө эрчим хүчний үүсгэр байдлаар ажиллаж байгаа гинэ. Энэхүү паркнд даваа гарагаас бусад өдрүүдэд оройн цагаар буюу 21 цаг хүртэл ажиллаж байгаа бөгөөд энгийн тасалбар нь ердийн өдрүүдэд 220 крон, баасан бямба нэм гарагуудад болон баярын өдрүүдэд 250 кроны үнэтэй байгаа юм байна. Дэлгэрэнгүй мэдээллийг та Lumina Park CZ цахим хуудаснаас авах боломжтой шүү.